The day has finally come for me to begin learning Mongolian. This is going to be awesome. I'm checking out this video from the channel Easy Languages. Actually, let me do like that. It's gonna be better. This is Easy Mongolian episode number 1, Ulaanbaatar. Okay, this was uploaded 10 years ago. Wow, that's so crazy. I want to learn this language, so let's check out this video together. There will be a link in the description. Сайн бацгаана залуусаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид яг одоо Улаанбаатар хотоос мэдчилж байна. Миний нэрийг Айка гэдэг. Өнөөдрийн шинэ дугаараараа бид та бүхэндээ Улаанбаатар хотын тухай танилцуулах болно. Мөн хүмүүстэй ярилцлага хийцгээе. That is going to be so cool. I love all the Easy Languages series. Oh my god, this is going to be awesome. Улаанбаатар бидэнд ярьж өгөөч. Улаанбаатар хот маань ер нь 360 хэдэн жилийн түүхтэй. Манай одоо хамгийн сайхан хотын минь нэг Улаанбаатар хотын минь Азийн цагаан дагна гэж хэлдэг. Яагаад гэвэл White Fairy of Asia. Love that. маань олон залуусаар хүрээлэгдсэн залуусын хот хөгжинд дэвшиж байгаа орчин үеийн сайхан хотын нэг л дээ. Их эртний уламжлалтай олон их өргөө нийслэл өргөө гэдэг олон сайхан нэр устай байсаар байгаа. Сүүлдээ Улаанбаатар хот гэдэг нэртэй болсон 1921 оноос хойш. Тийм хот байна бол ер нь залуусын хот болчиход байна. So Ulaanbaatar means city of youth. Улаанбаатар хот маань 4 уулын дунд оршдог. Өдрөөс өдөрт хөгжиж байна. Өндөр сайхан барилга барьж байна. Хүүхдээ залуусын амрах энэ цэцэрлэг хүрээлэн бас үүс байгуулагдж байна. Ер нь их сайхан болж байна манай хот. Та амралтын өдрүүдээр юу хийж өнгөрөөдөг вэ? Амралтын өдрөө бодвол би хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ байх дуртай. Заавн гарвал салхинд гарна шүү гоё. Lovely. За тэгэл амралтын өдрөөр кино үзэж болж гин. За тэгээд ер нь ихэнхдээ нөгөө цэцэрлэгт хүрээлэн тий. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэрнгээр их дугуйн юм салхинд гарах ч юм уу тиймэрхүү юмнууд хийж гэр бүлтэйгээл цагийг өнгөрөөж гин да. Та өөрөө ямар мэргэжилтэй вэ? Би бол хэл уран зохиолын багш. Бас тэгээд хуульч өнгөлч мэргэжилтэй л дээ. Та өөрөө монгол хэлнээс гадна өөр хэлтэй эсвэл ямар нэгэн хэл сурахыг хүсдэг үү? Ер нь бол орос хэлтэй. Тэгээд англи хэлийг бол бас сонир. Is it common to speak Russian in Mongolia? I mean, since you guys use the Cyrillic alphabet, I guess it would be easier to be taught Russian in school, no? Тэгэхээр ер нь залуустай гэж хэлэхэд залуу насндаа л их сайн хэл сур, залуу насндаа их эрдэм суртэй, нөгөө насны багад эрдэм сурууд нийнсэн, нарны эртэд босож сурвал данд сайн гэдэг шиг ер нь Okay. I don't agree with any of her advices. It's fine to learn at any age, and I don't like to wake up before sunrise. But she's older than me, so I respect whatever she says. удаа тэгж сайн сурвал их зүгээр. Та ямар мэргэжилтэй вэ өөрөө? Би гадаад харилцааны мэргэжилтэй. Wow. Тий. Монгол хэлээс гадна өөр ямар хэл сурахыг хүсдэг вэ? Ямар хэл мэддэг вэ? За одоогор бол монгол хэлээс гадна япон хэл сонирхож байна. Солонгос хэл сурж байна. Сурж байгаа. You know, it actually sounds a little bit like Korean, the accent. And then there's all these sounds. Oh my god. It sounds so cool, you know, when they do the but I don't know if I will ever be able to do it. Because they speak so fast and they do the I feel like I would be like it would just get stuck in my throat. Хэлнийхээ одоо Япон хэл гэх чинь Япон улсын соёл, Солонгос улсынхаа соёлыг судлал ерөнхийдөө хэл гэдэг бол хүнд хэрэгтэй. За яг хөө зүгээр англи хэлний бичлэгт явж ирсэн. Тэгээд ер нь бол монгол хэл гэхээс илүү монгол бичгийг илүү сурвал зүгээр. My god, it sounds so difficult. Oh my god, I'm just listening to it. And by the way, why are they in an Italian restaurant right here? I can read here Italy. That's so cool. Санагддаг яг үндэснийхаа гэдэг утгаараа тэгээд англи хэлтэй хол ер нь болно үстэй л гэж үздэг шин. So where are you from? I'm from the US. So can you speak Mongolian? Just a little bit. Mini Mongol Hill Jahan Mitten. Bin Noah Ben.
Wow, it's cool. So can you please introduce yourself in Mongolian? Binoben be America Searson. America Searson. Thank you. So what about you? I'm Josh. I'm from America also. I can't speak Mongolian. I can't speak any Mongolian. I'm so So do you want to It's a learn difficult Mongolian? language. sure. Yeah, I'm here for 10 days, but I'd love to learn as much as I can in that time. Okay, thank you. Бага хэмжээгээр англиар бол бага зэрэг ярьдаг. Харин солонгос хэлээр сурах сонирхолтой. Тэгээ анхан шатны сургалтанд сууж байсан. Амралтын өдрүүдээр ер нь юу хийж өнгөрөө? Wait. Сурах сонирхолтой. Тэгээ анхан шатны Oh. Ah, okay. I don't know. The subtitles are a little bit weird, you know, the translation. I studied in elementary level at a Korean language training center, okay? So it's very common to learn Korean, I'm guessing, from Mongolia. сургалтанд сууж байсан. Амралтын өдрүүдээр ер нь юу хийж өнгөрөөж ийн? Хаана очиж юу хийж амарч байна? Амралтын өдрүүдээр болохоор ерөнхийдөө хайкинг хийх туртай, уулын Wow. хийх туртай. Тэгээд ер нь сүүлийн үед бол амжихгүй байгаа ажил байгаа ихтэй. Баярлалаа. За тэгээд монгол хэл сурж байгаа гадаад хүмүүс хандаж юу гэж хэлмээр байна? Та бүхэн маш их сайн хичээгээрээ тэгээд хүм хичээл сэтгэлтэй байхад бүгдийг хийх боломжтой байд юм шүү гэж хэлмээр байна. Нээсэн соёлыг судлах хэрэгтэй. Хэлийг бол соёл судлалын This, I totally agree with this one. It's easy to learn language after studying the culture because I'm one that really loves to learn languages. But if you don't have any interest, any specific interest in the culture, you will never be able to speak that language because you might have all the motivation in the world at first, but then that's gonna vanish at some point. But if you know about the culture, maybe you have friends that can share something with you from time to time, or maybe I don't know, that you have an interest on the country that makes you want to speak with the people, learn more about it. Definitely the language is not going to be such an obstacle. So yeah, I totally agree with her. дараа за Монгол улс чи ийм байд юм байна, ингэдэм байна гэдгийг сайн судлаад тэгсний дараа хэлний судлал арай дөхөн болох байх та. Тэгж л үзэж Та Wait, what? судлаад тэгсний дараа хэлний судлал арай дөхөн болох. You say all this to say I think so. No, I think it's just this part, right? Terech I Podosh Vaina. Тэгж л үзэж. та өөрийгөө бидэнтэй танилцуулахгүй юу? За намайг Орлого гэдэг би саяхан Орлого, сургуульд төгссөн. wow. Орчин албаны улсын Новосибирск хотын геодез сургуульд ингээд төгсөөд зураг зурж мэргэжлэр төгсөөд ирсэн. За тэгээд мөн одоо монгол хэлийг сурж байгаа тийм үү гадаадын залуустай хандаж та юу гэж хэлмээр байна? За монгол хэлийг сурж байгаа гадаад залуучуудтай болон гадаадын иргэдтэй одоо жуулчлагт одоо бүх хүмүүстэй хандаж хичээж сурах хэрэгтэй. Монгол хэл маань аюу сонирхолтой, баялаг ихтэй, үг ихтэй хэлшүүдээ тий. Сурах тусам нөгөө үгийн баялаг маань илүү хараад тийм болохоор маш хичээх хэрэгтэй. Их хичээлтэй гэсэн удаач. That was a pretty cool video. Even the sun shined after watching this video. Wow, what a great introduction. Let me know if you want me to check out more videos about the Mongolian language. Maybe we can check out one from Lang Focus that you always analyze every aspect and show us the different scripts in time, so it will be even cooler maybe. Yeah, thank you so much for watching this video. If you have any more recommendations, as I said before, type them down below in the comment section. See you in the next one.